Хуульчийн хувьд авилга албан тушаалын гэмтрэгт Монгол Улсын засгийн газар улсын хурал одоо тэмцэх чинхүү хүсэл байгаа эсэд бол би эргэлзэж байгаа судлаачийн хувьд. Яагаад гэвэл Монгол Улсын эрүүгийн хуулинд хэл ахуул зуучлах гэж гэмтрэг байсан. Гэтэл өнөөдөр үнийг аваа ийцсэн. Үеийн үед бүх цаг хугацаанд аль ч улсад энэ авилга хэл ахуул гэдэг юм тодорхой хэмжээгээр байдаг. Үүнийг заавал зуучилж холбдог. Энэ үйлдэл нь байж идэг, энэ гэмтрэгтэнгүүд нь байж идэг. Харамсалтай нь энэ гэмтрэгтэнгүүдэд хариуцлага хүлээх хүндэд хуулиас аваа ийцсэн байна шүү дээ. Миний бодлоор тухайн хууль бус үйлдэлийг хийлгүүлэхийн тулд мэдээж дээрээс нэг хүн захиалга өгч түүнийг уулзаж учруулдаг л байхгүй юу. Тэгээ нэг уулзаж учруулж байгаа өөрсдөө л хамгаалахын тулд энэ зүйлийг аваа ийцсэн. Өөрөөр хэлбэл хуулиас нь хулгай ийцсэн. Дээрээс нь эрүүгийн 22-ын 2-т заасан албаны эрх нөлөөгөө уруулан ашиглах гэж гэмтрэг байсан. Гэтэл энийг бас аваа ийцсэн. Энэ ямар учиртай гэмтрэг байсан гэхээр эрх бүхий албан тушаалтан өөртөө болон өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд давуу байдал олохын тулд өөрийн доор байгаа албан тушаалтанд үүрэг өгч гүйцэтгүүлэх гэмтрэг тооцоор заасан байсан байхгүй юу. Тэгээ энийг аваа ийцсэн. Мэдээж өнөөдөр төрийн өндөр албан тушаалтангууд бүгдээрээ тэр тендер концесс одоо юу гэдэг юм эрх олгож байгаа лицензэн дээр гарын үсэг зурдаггүй. Тэр эрх олгож байгаа буюу зурж байгаа албан тушаалтангууд нөлөөлж уцаар ярьдаг. Энэ үнэн биз дээ. Үнэн. Уцаар ярьсан улсуудын шийдэхээр хуульчлангууд түүнийг нь хуулиас аваа ийцдэг. Ингэж л албан тушаалтангууд авилга хэл ахуулын гэмтрэгээс би мултарч гэнэ гэж би харж байна.